Эдгээр өөрсдөө нэг ингээд байлдаантай кино хийгээд тэрэндээ итгэчээд байгаа байхгүй. Энэ хоорондын байлдаан чинь яах вэ? Ард түмэн чинь ингээд ажил хийгэж болохгүй байна. Ажил хийгээд авсан цалин хүрэхгүй байна. Цалингаа нэмүүлмээр. Компани ч гэсэн цалингаа нэммээр байна шүү дээ. Ер нь бол хараа ингээд нэг юм их хурл нэг юм шүүх хурл болчихлоо. Бүх юм хийн шалгадаг. Буруу биш. Хэрвээ асуудал бол ярих хэрэгтэй. Энэ хууль хяналтын байгууллага хайцсан юм бэ? Ингээд бүх зүйл яг ингээд урт хурдхаа хиймээр байгаа байхгүй. Одоо ингээд их хурлаар хилцэж байгаа асуудал их багтаа. Юу хилцдэггүйхээр хулгай. Хулгай байна. Урт хугацаанд ингээд энэ нэг нам чинь ингээд 10 хэдэн жил олон хойчгаараа ингээд тэрэндээ өөрсдөө өтөндөө идэгдээ дуустай байна л да. Тэгээ тэр өтийг нь түүдэг ажил руу бас бид нэр бүгдээрээ ханцаа шамлаад бас ормгүй шүү дээ. Тэрийн ажлаа хиймээр шүү. Энэ нөгөө татвар нийгмийн даатгалын асуудлууд яасан бэ? Би одоо өргөн бариад гişүттэй нийлж өргөн бариад жил гаруй болчих шүү дээ. Энийг хилцмээр байна шүү дээ. Наа хулгай цулгийгээ тэр хууль хяналтын байгууллаганд яриад тэгээд энэ ирэх барьж байгаа нам дотоодтой хариуцлага яриад тэр нь бас ажиллаа хиймээр байна шүү дээ. Тэг хин нэг шоронд хийхийг л хүлээгээ суугаад байгаа юм шүү дээ энэ ард юм чинь. Нуран дээр нөгөө ачааг нь жоохон хөнгөлөд өгөөч. Энэ улс чинь ажил хийж болох юм болохгүй юм. Байгууллагууд нь цалингаа нэмж болох юм уу болохгүй юм. Энэ өрхийн амжиргааг сайжруулах юм уу сайжруулахгүй юм. Сайжруулах юм бол яаж? Тэгээ татрын бодлогууд нь хайцсан бэ? Нийгмийн даатгалын бодлогууд нь хайцсан бэ? Учрал даргаа, ерхий сайдаа. Юун баахан хяналт шалгалт сонсгол вэ одоо? Та тэгэхээр юуг бол төр хороо байгуулалт сонсгол хийх. Гэхдээ байгуулна л хэвчтэй. Сонсон уу байна уу? Би ер нь юм зурдгүй шүү дээ. Барагтал бол миний юмн дээр зурдгүй учраас. Гомдох биш. Ер нь хүн өөрөө ингээд юм болгоно руу савчаад одоо савсганаад байж болохгүй. Тодорхой барьсан би орж ирээл юу ярьсан гэхээр сахилах хариуцлага ярьсан. Нийгмийн даатгал татвар ярьсан. Хүний эрх ярьсан, парламентын засаглал арчлал ярьсан арчлал. Энийг л би бариад явна. Сонсгол хийх бол одоо шил харьбиныг сонсох хэрэгтэй. Би энийг үл сонсох хэрэгтэй гэж боддог. Тэгээд түнгүүт нөгөө талд нь тэгвэл энийгээ ч бас үл тэрийгээ ч бас сонс. Тэгээд сонсмор бол бүгдийн сонсолт хамгийн гол нь төрийн ажлаа битээ хаяачаа гэж. Одоо би бас ингээд сонсгол баахан сонсголуудын бүрэлдэхүүнд ороод амтын хүн сонсоод байцаагаал бас суугаад чадна. Гэтэ би энэ өргөн барьсан хуулиудаа батлуулмаар байна шүү дээ. За бид минийхийг баталдаггүй маа гэхэд энэ нийгмийн даатгал татвартай холбоотой миний өргөн барьснуудыг баталдаггүй маа гэхэд өөрсдөө хурдан оруулаад ирээчээ. Гүн амьдрал гадаа яг тийм л байгаа. Эдгээр өөрсдөө нэг ингээд байлдаантай кино хийгээд тэрэндээ итгэчээд байгаа байхгүй. Энэ хоорондын байлдаан чинь яах вэ? Ард түмэн чинь ингээд ажил хийгэж болохгүй байна. Ажил хийгээд авсан цалин хүрэхгүй байна. Цалингаа нэмүүлмээр. Компани ч гэсэн цалингаа нэммээр байна шүү дээ. Цалин нэмэхгүйт нь торгоод идэг гэж болох юм уу? Шимтгэл нэрээр. Тэгэхээр энэ бүхнийг шийдээд өгөөч гээд аль эрт ингээд шийдлийг хэлсэн. Тэгээ бид нар саналыг нь аваад аль эрт ингээд жил гарны өмнө өргөн барьсан. Тэгээ тэрийг хилцэхгүй, тэрийг ярихгүй. Хэрүүлэх. Зүгээр л ингээд нэг юм шүүх хурлын ажил хийгээ яваад шүү дээ. Их хурлчтай чинь шүүх хурл биш. Шүүхэн шүүдийн богоо шүү дээ. Тэр хүний мод уртаа эсвэл бол яа тий хулгай илрүүлдэг их хурлдах цагдаа нар тэгээ явцгааг л дээ. Зөв шүү дээ. Нөгөө талд энэ газар нь ажлыг хийлдэ. Одоо энэ газар ингээд бодлого хуулиудаа оруулж хурдан ирэлдэ. Одоо энэ ч хичнээн хугацаа өнгөрөв. Бараг сар болох гэж байна. Тэний татвар нийгмийн даатгалын асуудал шийдэх тийм хүнд байгаа юм. Шийдлүүд нь бүгд бэлэн байгаа. Тэгээ оруулж ирээд явуул та яасан бэ тий? Ашигт малтмалын хууль байна. Одоо эн чинь бид нэг ингээд удирдлагын шин чанартай уул уурхай барилгын салбар нь хэдхэн сарын настай. Тэгээ хурдан энэ босгон дээр ингээс хуулиудаа батлаад хүмүүсийг ажлыг хийлгэмээр байна шүү дээ. Ингээд тэг тушаа болчиход зурагтаар нэгээ баахан ялсан юм шүүх хурлын ажил хийгээд ч бас муу болохгүй шүү дээ.